Одоо ерөнхийдөө бол 2025 онд эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласантай холбогдуулан аймгийн засаг даргын захирамж гарсан байгаа. Энэ захирамжийн дагуу манай сум маань одоо засаг даргын хамгийн газар болон мөн эрүүл мэндийн төвийн төв тэгээ баян хүндэт төслийн одоо санаачлагаар одоо энэхүү арга хэмжээ зохион байгуулж байгаамаа. За манай багийн хувьд болохоор зэрэг хэвлээ хоо, за тэгээд сүрэгийн эмч, сүрэгийн техникч, дотрын эмч, зүрх судасны эмч, за тэгээд мэдрэлийн эмчийн үзлэг онцлогоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эмчийн, дээрэс нь шүдний эмчийн үзлэг гэсэн 8 үнийн бүрэлдэхүүнтэй баг одоо шинжлэх сумын ард иргэдэд өрсөн сэргийлэх үйлчлэг хийхээр ирсэн байгаа. Яг тухайн орон нутагт ингээ үйл ажиллагаа явуулдаг компани одоо жишээ нь Эрдэнэ Монгол гэдэг компани шиг одоо ийм санал тавиад тухайн одоо орон нутгийнхаа хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч үзлэг ажиллагаа авъя гэж одоо нийгмийн ярилцлагууд хийж байгаа юм бол анх удаа гэх юм бол зөвхөн энэ нөгөө уурхай үйл ажиллагаа биш тухайн сумын ард иргэдийн одоо эрүүл мэндийн байдалд нь санаа тавьж байгаа нь бол энэ ялчгүй сайн шалтгаан. За мөн одоогоос 3-4 жилийн өмнө манай сумын ард иргэдийн дунд цусны одоо чулуу одоо маш их хэлбэр тохиолддог байсан. За одоо энэ жилийн байдлаар 2025 оны энэ үзлэгээр бол ихэнх одоо ард иргэд маань улс одоо цус чулууч хөвчин, бөөшөөсний замын чулууч хөвчин бол харьцангуй багассан байна. Манай сум маань бас унтны усны асуудал маш их байдаг байсан. Ингээд одоо 2022 оноос 23 оны хооронд баян хүндэт төслийн санаачлагаар бас манай сумын унтны усанд одоо шүүлтүртэй усан хангамжийн системийг бас шинээр тавьж өгснөөрөө бас ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнээс хойш одоо унтны усанд хийгдэж байгаа усны чанар сайжирсантай холбоотойгоор бол бас энэ эмгэгүүд багасны илэрхий харагдаж байна. Тий, өмнө нь бас эрэгтэйчүүдийн үзлэг гээд Баянгар аймгийн 21 сумыг одоо тойрж исэн. Одоо бас энэ шинэ жилд ирээд бас үзлэг хийж байна. Энэ Эрдэнэ Монголын зохион байгуулж байгаа бас энэ үзлэг бас их ач холбогдолтой. Эрэгтэй хүмүүс маань их зовоороо их нуугаад тэр болгон үзүүлдэг, малтаа их анхаарал тавьдаг тий. Өдөө аж ахуйд их анхаарал тавьдаг. Эрэгтэй хүмүүс чинь нэг тийм хүмүүс байдаг учраас үзүүлдэг. Тэгээ одоо энэ ач холбогдолтой үзлэг болж байна. Би одоо сайн л орж ирсэндээ одоо ингээл түрүүнд нь нэрнтгийн төсөлчээ тэгэл одоо энэ үзүүлэх гэл байж байна. Тэгээд өөрчлөн байнууд аймаг дээр очиж энд чи аймаг дээр очиж нэг эртэлрүүлэхтэй нэг орсон доо. Гэхдээ яг хоо энэ олон түмэнд энэ малчид иргэдэд ингэж үйлчилж байгаад нь маш их баяртай л байна. За би өнөөдөр энэ эрүүл мэндийн үйлчлэгээ даваатай насныхныг хамруулж байгаа гэдэг багийн нийт ард иргэдтэй энэ багийн засаг дарга сумын иргэдийн хурлынхан одоо зарлаж цаар өгсөн байгаа. Тэгээд тэрний дагуу эрүүл мэндийн үзүүлэхээр ирлээ. Одоогийн байдлаар тэгээд 2-3 газар үзүүлж байж байна. Одоо бас үзүүлнэ. За одоо энэ компани ард түмэн нутгийнхаа одоо ажилчин албан хаагчтай одоо энэ малчдынхаа эрүүл ахуй одоо энэ ажлын хөндөгчд цагаар үзүүлж байгаад нь сайхан л байна. Энэ сайхан үйл ажиллагаа явуулж байгаа нийт албан хаагч ажилчдад баярлалаа гэж хэлээ да. Сэтгэл өндөр байна. Ингээ үзүүлж харуулаа хөдөө нэгдэрийг ингээ дэмждэг сайн байна. Маш их баярлж байна. Баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлж байна. Та бүхэн тэгээд ажил өндөр амжилт хүсье.